Сайн байна уу үзэгчдээ, намайг Цэдэ Огтой их жаргал гэдэг өөрчлөлт Монгол цуглааны итгэгч. Одоо итгээд 12 13 жил болж байна. Итгэлийн өмнөх миний амьдралын хувьд гэвэл би нэгэн цагт надад юм болгон байсан. Аав, ээж, ажил төрөл, алдар нэр, аваа хүүхэд бүх зүйл байсан. Харин би өөртөө сонголт гэж тэр зүйлийг хийгээд хүн гэдэг өөрөөхөө л амьдрах хэрэгтэй гэдэг. Би төвтэй болж зөвхөн бүхнийг өөртөө зориулах. Тэр цагаас хойш миний бүх зүйл айж мажмаар авагдаж эхэлсэн. Би борд орсон дэндүү шунж эхэлсэн бөгөөд архийг хүний зовлон жаргал, баяр баясгалан, уу гоног бүх зүйлтэй хамт явдаг хамгийн дотны нөхөр гэж бодож. Түүнд ёлон мөлөө шунж дурлж эхэлсэн. Тэгээд архинд хийчнээ дурлах тусмаа би өөрийгөө алга болгож байсан. Архиндаа улам хідүүлж байсан. Ажил төрөл алга болсон, эхнэр хүүхэд салсан, гэр оронгүй болсон, нэг мэтгэд би хинч өөртөө ч хэрэггүй нэгэн болсон байсан. Яг ингэж амьдарч явах үедээ би өөрөө юу хийснээ мэдэхгүй харин өөрөө л бас их гомддог, намайг хаяад явсан, миний амьдралыг сүрүүлсэн, хэн нэгнийг би буруутгаж боддог байсан. Харин би Христээр ирсэн тэр цагаас эхлээд яг үнэн гэдэгтээ нүүр тулах тэр үеэс эхлээд би өөрийгөө ойлгож эхэлсэн. Яг үннийг хэлэхэд үнэнтэй нүүр тулах гэдэг миний хувьд амаргүй зүйл байсан. Өөрийнхөө хийжсэн бүхнийг, өөрийнхөө үлдчихсэн, зөв гэж бодож байсан бүх зүйлээ буруутгаж бодно гэдэг миний хувьд амаргүй байсан. Гэвч үнэн ялдаг юм байлээ. Үнэн гэж байдаг юм байна. Христээр ирээд яг үннийг олоод Бурхантай уулзсан тэр цагаас хойш би буруу замаараа хүнд буруу зам гэж байдаг юм байна. Бас зөв зам гэж байдаг юм байна гэдгийг би ойлгож эхэлсэн. Сонголтын дунд сонголт миний эрх чөлөө хэдийгээр миний эрх боловч харин сонголтын дараа гарах үр дүн гэдэг бол хинч тэр зүйлээс зугтаж чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Би буруу сонголт хийсэн бол миний хүсээгүй үр дүн ирэх ёстой юм байна. Харин би зөв сонголт хийсэн бол надад хайр инэрл хийгээд амар тайван нэгүсэл бас мөн хам ярддаг юм байна гэдгийг би ойлгосон. Харин би өнгөрөөсөн амьдралдаа гэмшдэг. Гэмшигтээ би тэр зүйлээс ичдэггүй. Учир нь Эфес номон дээр Бурхан би Христ Иесус дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн Бурхан намайг тэдгээрийн дотор яваасаа гэж урдаас бэлтгэсэн билээ гэж хэлсэн. Тэр үг өнөөдөр намайг бусдад бас замчлах, бусдад өөрийнхөө тухай гэрчлэх, бусдыг архинаас гаргах тэр зам руу дагуулах нэгэн дуудлага болж хувирсан. Хүн очиж үзээгүй газар, явж үзээгүй нутагтаа хүнийг дагуулж очиж чаддаггүй. Харин миний өнгөрүүлсэн тэр зам бусдыг тийм амьдралд байгаа бусдыг гэрэл рүү үнэн рүү гаргаж ирэхэд зам болж хувирсан. Энэ зүйлээр би их бахархдаг. Энэ зүйлээрээ би одоо хойш амьдарч байна. Ингээд миний Христ Иесуст итгэхийн өмнөх миний амьдрал бол хоосон, ямар ч итгэл найдваргүй, ямар ч хайр байхгүй, хүсэл мөрөөдөл гэж байдаг болсон тийм амьдрал байсан бол харин Иесус Христ дотор ирсэнээс хойш би мөнх зүйлийг мөрөөддөг болсон. Дэлхийн хүмүүсийн хувьд хүн чамтай яаж харьцсан чи түүнчлэн харьц гэдэг бол харин Бурхан биднийг бусдад нь чамд яаж харьцаасаа гэж хүснэ чи түүнчлэн түүнд ханд гэсэн байдаг. Өнөөдөр миний өр хүүхэд, миний хойч үе ямар хүмүүстэй нөхөрлж, ямар хүмүүстэй амьдрахыг би төсөөлдөг. Тэд нар маань сайн орчинд, сайн хүмүүстэй, сайхын хоронд амар тайван амьдраасаа гэж үсэхдээ би өнөөдөр бусдын төлөө, бусдыг архинаас гараасаа, аавууд болгон гэр бүлийнхөө өмнө хариуцлагатай байгаасаа гэж бодсны учраас би амьдралын яваргуудыг эхлээ сан гэдэг төрлийн бас байгууллага, ажлынхаа хажуугаар байгуулад амралтынхаа үеэр би ажилладаг. Тэгээд тэр маань зүүн хараад одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Бас улмаар хөтөлд бас хинтээд өнөөдөр нэгдээд хинтээд 12 хүнтэй хөтөлд 7 хүнтэй одоо үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. Тэр хүмүүс маань өнөөдөр өөрсдийн хард сурсан, амьдрал сурсан орчноос шал өөр зүйлийг хардаг болсондоо үнэхээр баяртай байгаа. Хүмүүсээ нүдэнд үзэгдэхгүй байгаа зүйл гэдэг нь байхгүй зүйл биш шүү. Хүн нүдэнд үзэгддэггүй зүйлээр нүдэнд үзэгддэг зүйлийг бий болгодог. Бидний өмнө сайн сайхан ирээдүй зарим үед харагдахгүй байдаг боловч тэрийг хүн чи өөрөө олж чадна шүү. Чи итгэл дотроо итгэлийн хүч гэдэг тэр юм лээ. Үнэхээр итгэл дотроо хүн хийж чадах юм байна. Харин тэр замыг болоход хэн нэгний тусламж хэрэгтэй байдаг. Альва зүйл өөрөө хөдөлж эхлүүл уруугаа өнхөрдөг. Харин түүнд өөр нэгэн хүч туслууд байх ёстой газар наваач тавьдаг юм байна. Тэр бол Бурхан байд юм байна. Орчлон ертөнцийг бүтээсэн тэр Бурхан байд юм байна. За өнөөдөр би та бүхэндээ амин хоолноос дээр гэдэг сэдвээр хуваалцах чинь. Эзний энэ үг намайг үргэлж босгон байгуулж, намайг үргэлж дотроос нь өдөөж байдаг. Тэгээ бүгдээрээ Библиэтэй бол Библи номын Лук бүлгийн 12 дугаар бүлгээс Лук номын 12 дугаар бүлгээс бүгдээрээ хамтдаа уншицгаая. Лук номын 12 дугаар бүлгийн эхний хэсэгтэр бол олон мянган хүн хуран цуглаж нэг нэгийг гიშгцэн байсан гэж
гарч байгаа. Парасайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогдсон. Энэ нь тэдний хуурамч байдал юм аа. Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. Иймээс хэлсэн чинь гэрэл дотор сонсогдно. Өрөөн дотор чихэнд шивнсэн чинь дээврүүд дээр зарлагдана. Би та нарт хэлье. Андууд минь биеийг хөнөөхсдөөс бүү. Хөнөөсний дараа тэд яаж чадахгүй. Харин хинээс айж имээвэл зогхохыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа там таях эрхт мэдлэлтэй нэгнээс айж эмээх түн гэжээ. Ийхүү цаашаа тэр сургаалаа айлдж байтал эзнээс эмээх тухай, эзнийг хүндлэх тухай, эзнийг дээгүүр тавих тухай ярьж байтал 13 дугаар ишлэл дээрээс хурсан олны дотроос нэгэн хүн түүнд багшаа гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад мань хэлээч гэхэд харин тэр хүнгүй хэн чин намайг та нарын шүүгч хөрөнгө хуваагчаар томилчихсан билээ гэв. Тэгээд тэр тэдэнд хандан шунлын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амин өөрийнх нь өмч хөрөнгнөөс хамаардаггүй юм гэв. Тэр тэдэнд сургаалт зүрлэлээр ингэж ярьлаа. Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн ургацаа хадгалах байр савгүй тул би яадаг үлээ гэж бодол болж миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгэд би сэтгэлдээ санаа сэтгэл минь чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа эд уу зугаац гэж хэлэндээ гэсэнд харин бурхан түнд мунхагч яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлджээ. За эдгээр ишлэл болоод хэсгийг та бүхний өмнө уншин өгөхдөө би нэгэн зүйл ичлэн хуваалцахаар бэлтгэж ирлээ. Иесус Бурханаас эмээх тухай, мөнхийн амийг чухалчлах тухай зааж байтал анайл хурсан олны дундаас шал өөр бодол санаатай хүмүүс гарч ирж байгаа. Багшаа, өв хөрөнгөө хуваалцах талаар ахад мань хэлж өгөөч гэж шал өөр зүйлийн төлөө санаа тавьж байгааг бид эндээс харж байгаа. Харин Иесус хэлсэн байна. Чи хэдий сайн төлөвлөгөө, хэдий сайн зохион байгуулалт хийгээд олон амбаар сав бариад ирээдүйн талаар санаа тавьж болох боловч энэ шүн амчин чамаас нэхдэг гэсгийг чи яаж мэдэх вэ? Та бүхэн энийг эргэцүүлж байгаа хаа гэж би найдаж байна. Ерөнхийдөө монголчуудад их олон сайхан үгс байдаг. Үүний нэгийг би та бүхэн нэмж татмаар байна. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг үгийг сонсч ирсэн эсвэл мэддэг хүмүүс байна уу? Хараа өрөхгүй юу? Өө тий. Энэ нь 100 төгрөг хэрэггүй гэсэн үг биш. Энэ 100 нөхдийг 100 төгрөгийг хайхаас илүү эрхэмлээрэй гэж хэлсэн. Одооны хүүхдүүд бол 100 төгрөгийн үн цэнийг бараг ойлгохгүй л дээ. Намайг хүүхэд байхад бор халзан 100 гээл те. Нэг их гоё мөнгө гэж хэлээ те. Их өндөг өрөндөр те. Чансаатай том мөнгө байсан. Гэтэ орчин үед бас нэг үг гарчээ. Сая төгрөгтэй явсан сайн найзтай яваарай гэж. Энэ нь бас мөнгийг үзэн ядараа гэсэн үг үү? Үгүй. Сайн нөхрийг сая төгрөгийг хайхаас илүү чухалчлаарай л гэж хэлсэн. Яг үүнтэй адилхан Иесусийн тэр үед сургаж байсан нэг онцгой сургаалыг би та бүхэнд задлан хэлчихээр оролдож байна. Хичээж байна. Юу гэсэн үг вэ гэвэл тэр сургаал дотор амийг үнэхээр их чухалчилж байхад тэр хурсан олны дундаас нэгэн хүүхэд, нэгэн залуу ахад минь өвийг хуваах, өвөө надтай хуваалцаа чимэн түнд хэлж өгөөч гэж шал өөр зүйл бясалган байгаа. Иесусээр дамжуулан тэр одоо ахийнхаа итгэл бишэрлийг далбимдуулж Иесусээр дамжуулан түнд хэлүүлэх нь шүү дээ. Одоо өөрийнхөө амбицийг одоо газ хийж авч штэ. Амбиц хөөцөлтөд нь шүү дээ. Тэр чи одоо өвөө хуваалцмаар байдаг. Сургаал сонсож байгаа хооронд ах минь надад тэр өвөө хуваалцчихгүй яваа гэдэг. За үүнийг би дараагийн нэг ишлэлээр та бүхэнд бас танилцуулмаар санагдаж байна. Үүнхээр бид нар энэ сургаалын эхний хэсгээс амин нэгдүгээрт юм аа. Амин хамгийн түрүүн чухал юм аа гэдэг суур ойлголтыг авлаа. Бүгдээрээ Матай номын 17 дугаар бүлгийн 7-оос 9 дугаар ишлэлийг харцгаая. Энд маш гайхалтай зүйлс гарна. Матай номын 18 дугаар бүлгийн 7-оос 9 дугаар ишлэл. Иесус бас л шавнар руугаа ирээд нэгэн сургаал айлдаж байна. Бүдрүүлэх саадуудын улмаас ертөнц олгүй ээ. Юу гэвэл бүдрүүлэх саад нь эрхэн зайлшгүй бөгөөд харин бүдрүүлийг гүйцэлдүүлэгч тэр хүн
золгүй ээ гэж. 8 дугаар ишлэлээр хэрв гар чинь эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл тас чавчин хай. Хоёр гартайгаа эсвэл хоёр хөлтөөгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээрээ. Хэрв нүд чинь чамайг бүдрүүлбэл нүдээ ухаж хай. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээрээ гэж хэлж. Амен. Энэ үг асар хүчтэй үг гэж би боддог. Энэ үг бүхэл бүтэн сайн мэдээг Бурхны мөн чанарыг илэрхийлж чадах тийм гайхамшигтай том гүнзгий ухаж судлал асар их олон зүйлийг өөртөө шингээсэн ийм гайхамшигтай ишлэл байна. Энэ дэлхийд бүдрүүлэх саадууд ирэх нь тодорхой гэж. Харин өөрийгөө бүдрүүлэлийг гүйцэлдүүлж өөрийгөө унгааж байгаа тэр нэгэн золгүй гэж хэлсэн. Хүн бүхнийг бүдрэх тухай яриаг. Бүдрүүлэх саадууд ирэх боловч та бас бүдрэхгүй байх боломжтой. Эзэнтэй нөхөрлөж, Бурхны үгэнд суралцаж, Бурхны оршихуйд ариун сүнсний хүч чадал амьдрал та бүдрүүлэлийг давж чаднаа. Бүдрүүлэлд саад дотгорд муу нэгний та нарын өмнө бэлдсэн занганд унахгүйгээр та мөнхөд амар амгалан амьдарч болно. Харин энэ бүдрүүлэлийг гүйцэлдүүлэгч өөрийгөө бүдрүүлэгч нэгэн золгүй. Би дараагийн ишлэлийг та бүхний өмнө нээж байна. Энэ бол Матай номын 6 дугаар бүлгийн 25 дугаар ишлэл. Амин хоолноос дээр гэдэг ишлэл. Би нь хувцснаас дээр гэсэн. Энэ ишлэл байна. Өнөөдөр бид нар авралын тухай ярьдаг. Бид бүгдээрээ Христ итгэдэг аврагдсан хүмүүс. Харин энэ дэлхий амийн тухай ойлголтыг олон шашнуудын улмаас, олон ургалж үзлийн улмаас амийн тухай ойлголтыг янз янзаар хүлээн авдаг. Бид өвөг дээдсийнхээ түүх намтар, өвөг дээдсийнхээ уламжлалыг эсвэл өнгөрсөн цаг үеийг харах юм бол энэ биеэрээ мөнхөрсөн нэгийг нь ч үг. Их л сайндаа 100 гарч байна. 100 гаруй жил амьдарч байна. Тэгэд энэ ертөнцийн мөнх усыг үзүүлээ явдаг. Харин сүнсний аврал болох Есүс Христ болоод Бурхны бидний амьдрал төлөвлөсөн гэм нүглийн улмаас идэлх ёстой байсан. Тэр мөнхийн галт нуурнаас хүүгийнхээ амиар золин байж биднийг аварсан. Тэр авралын мөнхийн амийн тухай өнөөдөр хүмүүс дэндүү хань хандж байгааг өнөөдөр би энэ ишлэлээс болж Есүс тэр үед санаа зовнон байж энэ ишлэлийг дагалдагч нар болон тэр хурсан олонд айлдж байсан юм а гэдгийг өнөөдөр бид Библиэс харж байгаа. Амийн тухай ойлголтыг бүгдээр авч үзье. Би амьсгалж байвал амьтаа гэсэн үг. Миний махан би амьдарч байна. Зүрх минь зохилж байвал би амьдарч байна гэсэн үг. Харин Библийн болоод Бурхны төлөвлөж байгаа тэр мөнхийн улсад хүмүүн төрлөختөнд байгаа бусад бүтээлүүдээс онцгойлон өгөгдсөн тэр сүнсний амийг бид өнөөдөр дэндүү хөнгөн хандж үзснээс бид шашнуудад мэхлэгдэж, муу нэг нь мэхлэгдэж, хоолны төлөө зүтгэж амиа алдсаар байна. Ам биш зүйлийг 2 дугаар тавих, ам биш зүйлийг 3 дугаар тавих тухай Библи хөндөө ярьж байна. Ам нь хоолноос дээр. Бүгдээрээ ам нь хоолноос дээр юм а гэж хэлж үзэх үү? Ам нь хоолноос дээр юм а. За би үнэхээр асуумаар байна. Ам нь дээр юм уу? Хоолн дээр юм уу? Ам нь дээр. Харин энэ зөвхөн биднийг өлсгөлэн байгаасаа гэж хэлсэн үү? 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг нь 100 төгрөг хэрэггүй гэсэн үг үү? Эсвэл амийнхаа төлөө юу идэх вүлээ? Юу уух вүлээ гэж бүү санаа зов гэдэг нь эдгээр хэрэгцээгээ хай гэсэн үг үү? Харин үгүй юм а. Харин амийг илүү чухалчлах ёстой юм а гэж Библи бидэнд хөндөж байгаа. Үүнээс гадна энэ ишлэлийг цааш нь гүйцэн бид нар унших юм бол амийнхаа төлөө юу идэх вүлээ, юу уух вүлээ гэж бүү санаа зов. Тэнгэрийн шуудыг хар. Тэд нар тариа тарьдаггүй, сар авчин тураадагчгүй. Гэхдээ Тэнгэрлэг эцэг тэднийг тэжээсээр байдаг юм а гэж хэлсэн. Эхлээд Бурхны хаанчил болон зөвхт байдлынхаа тэгвэл та нарын санаа зовоод байгаа эдгээр зүйлсэд нэмж өгөгдөх болно гэж хэлсэн. Бурхны хаанчлалыг хайх, зөвхт байдлыг хайх гэсэн 2 зүйлийг эзэн хөндөж байгаа. Нэгдүгээрт нь Бурхны хаанчил гэж юу юм бэ? Бурхны хаанчил бол Бурхны хаанчил ирээсэ гэж би үргэлж залбирч байгаа. Яагаад гэвэл тэр гэмтнүүдийг аврахаар, чөтгөрүүдийг устгахаар, өвчтөе нэгнийг эдгэхээр, Есүсийн нэрийг өргөхөөр ариун сүнсний хүч чадлаар Бурхны хаанчил ирээсэ хэмээн бид үргэлж залбирч явах хэрэгтэй. Үүний дараагийн Бурхны хүсэж байгаараа гэж хэлсэн тэр 2 дугаар зүйл бол зөвхт байдлын тухай ярьж байгаа. Бурхны хаанчил болон зөвхт байдлыг мөшгөхтөн гэж хэлж байгаа. Зөвхт байдал гэдэг нь юу юм бэ? Бурхны хүсэл дотор амьдрах тухай ярьж байгаа. Эдгээр 2 зүйлийг чухалчлах талаар эзэн хэлсэн. Ингэсээр байвал та нарын санаа зовоод байгаа тэдгээр зүйлсүүд нь өгөх болно, өгөгдөх болно гэж хэлсэн.
Амийнхаа төлөө юу идэх вүлээ, юу уух вүлээ гэж бүү санаа зовоорой гэдэг нь энэ хэрэгцээгээ бүгдийг хаяараа гэсэн үг шүү. Би та нарт нэгэн зөвлөл бас ашигласан. Сая төгрөгтэй явахаар сайн найзтай яваа гэж хэлсэн. Энэ нь сая төгрөг хэрэггүй шүү. Мөнгө хэрэггүй шүү гэж хэлсэн утга байхгүй. Сайн нөхрийг сая төгрөг хайхаас илүүд эрхэмлээрээ илүүд хайгаарай гэсэн утга байна. Ийм учраас юу идэх вүлээгээс санаа зовж ам биш зүйлийн төлөө энэ дэлхийн амиа алдсаар байна. Хотвор бүдээр хамтран гიშгэж байна. Бузармаг үйлдэгчдийн зам дээр хамт зогсож байна. Өнөөдөр би дэвжижил байвал, өнөөдөр би хоолтол байвал амийнхаа талаар санаа зовнохоо байлдсан. Нүгэлтнүүдийн зам дээр хамт зогснороо башир аргаар хоолоо олж идснээрээ бузармуутай хамтарснараа тэр өөрийнхөө амийг үгүй хийж байгаа юм. Ийм учраас би Матай номын 18 дугаар бүлгийн тэр ишлэлийг би дахин дурдмаар байна. Нүд чинь чамайг бүдрүүлвэл нүдээ авахад хай. Нүдтэйгээ тамад унснаас нүдгүүгээр аминд байсан дээрээ. Эзэн Есүс бидэнд хүүгийнхээ амиар Бурхан бидэнд хүүгийнхээ амиар золин байж өгсөн. Тэр үнд амин болох тэр амийг хичнээн данны талаар Библиэд даяар өгүүлсэн байна. Ийм учраас би өнөөдөр энэ сургаалыг амин хоолноос дээр юм аа гэж нэрлэж байгаа. Хажуухай найз тандаад өрөөхгүй юу? Амин хоолноос дээр юм аа. Бүгд хамтдаа мөнхийн амь дотор, эзний оршихуй дотор, эзний хүч чадал дотор хамтдаа алхая гэж. Жишээлбэл би амийг эрхмэлж байгаагүй нэгэн хүний түүх ярих гэж байна. Энэ бол Джон Ньютон гэдэг хүн. Боолын худалдаач юм байсан. Энтгийн Францтай хамтран байгуулсан нэг компани байгаа. Тэр компани удирдагч байсан. Джон Ньютон гэдэг хүн. Тэр боолын худалдаа эрхэлдэг байсан. Хар арснуудыг боол болгон Африк твэс, Европ руу бас өөр улс орнууд руу зөөвлөж хүний намаа эрхэлдэг байсан. Би нэгэн номоноос уншиж байсан санаж байна. Боолын худалдаа хийж байгаа боолыг атсан тэр хөлг онгоц. Боолын тэр бейсмент буюу подвал дотор те ачигдсан байгаа тэр суух зайгүй босоогоор нь ингээ шигээд ачигдсан байгаа тэр боолуудын дээрээс өнгөйхэд агуут сүрдэг бөгөөд ой гутмаар тийм муухай үнэр гардаг байсан гэж. Тэнд бие засах боломж байхгүй. Ерөөсөө л хүмүүс ганцхан зогсоогоор явдаг. Тэгж боолуудыг ачаад их газар руу зөөдөг байсан. Яг ийм худалдаа эрхэлдэг байсан нэгэн хүн. Нэгэн мөндөртэй шуурхтай шин Африкийн ирэг дээр сүрэлд орсон байна. Энэ үед түн тэр анх удаа Бурхантай нүр тулан олдсон байна. Тэгээ Бурхан түүний энэ гим нүгэлтэй мөнгө олохын төлөө зүтгэж байгаа энэ амьдралыг устгаагүй. Түнд нэгүсэл болон өршөөл үзүүлсэн. Джон Ньютон хожим нь гайхамшигтай пастор авралын зар тараагч сайн мэдээд хөөгч болсон. Тэгээд түүний зүрх сэтгэлд эзэн нэгэн онцгой илчилт өгсөн. Энэ бол түүнийг аварсан, Бурханыг магтсан, тэр гайхамшигтай дууг зохиосон Джон Ньютон гэдэг хүн. Энэ дууны нэр бол Amazing Grace гэдэг дуу. Одоо хүн бүхний сайн мэдэх гайхамшигт хайр гэдэг дуу. Тэр ямар их өршөөлийг мэдэрсэн гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр би хэн нэгэн амиа алдсан байгаа бол, хэн нэгэн амин дотор яваагүй байгаа бол, амийн дотор баталгаатай алхаагүй байгаа бол, ямар нэгэн төгшүүр эргэлзээ таны дотор байгаа бол өдөр бүхэн эзэн бидэнд нэгүсэл, уучлал, өршөөлийг бидний өмнө бэлтгэн, бэлэг болгон тавьсан байдаг юм а гэдгийг би уриалах гэсэн. Сануулах гэсэн. Өнөөдөр бид нар шинэ амийн дотор цоош нэр алхаж болох тэр өдөр ирж байна. Бидний гэм нүгэл, бидний хийсэн алдаа зөрчил заримынх нь Джон Ньютоныхтой дүүцхэргүй байж болох юм. Гэтэ Библийн хөлгөн судалт бас нэгэн онцгой зүйлийг хөндсөн байна. Хүн алсан хийгээд хөршийгээ тэнэг гэж хараасан хоёр яг адилхан юм а гэж хэлсэн. Ийм учраас өнөөдөр бид таны зүрх сэтгэл болоод өнөөдөр биднийг сонсож байгаа хүмүүсийн зүрх сэтгэл амар тайван байхгүй байгаа бол энэ өдөр эзний нэгүсэл дотор цоо шин амийг хүлээн авах шинэ боломж бас байгаа гэж би та нарт хэлмээр байна. Бидний гайхамшигт их эзэн Есүс бидний санаа зовгаа зүйлсийг, санаа зовоод байгаа зүйлсүүдийг хангаж чадахгүй гэж юу? Тэр ийм жижигхэн гэж юу? Тэр ийм богинохон гэж юу? Хязгааргүй их орон зай, хязгааргүй их ертөнцийг төсөөлж чадахгүй, ойлгож чадахгүй тэр агуу их зүйлийг бүтээгч Бурхан. Бид нар санаа зовсноосоо болж өөрийнхөө өндрийг нэг тохоогоор нэмж чадах уу гэж энэ сургаалт бас гарч байна. Тэгэхээр өнөөдөр бид нар юу идэх вүлээ, юу уух вүлээ,
яаж амьдрах вүлээ? Яаж жоохон аж төрөндөө гэдэг бүх санаа зовнилаа орхиод би Бурхны хаанчил болох, бас түүний хүсэл дотор амьдрах, зүйт байдлын амьдралаар бид амьдрах аваас эзэн биднийг өрөөх болно. Би бас телевиз үзэж байгаа сонсогч тамтан эдгээр үгсэн таны зүрх сэтгэлийг хөндсөн бол яг энэ сургаал дотор та ямар нэгэн зүйлийг ойлгож илтэлт авсан бол би таныг зөрөгтэйгээр босоод ойр байгаа Христийн зүйл анаар очиосоо гэж би ятгаж байна. Эсвэл таны амьдралд таньж мэдих Христ итгэгч найз руугаа хурж очиод энэ гайхамшиг сайн мэдээг эхнээс нь нэг сайхан сонсоосоо яриулаасаа гэж би таныг урамшуулан ятгаж байна. Иесус Христ өөрийн амьд оршихоор бидэнтэй хамж байж өдөр бүхэн биднийг уучлан нэгүсч өөрийнхөө мөнхийн улсад аврахаар тэр хүлээж байдаг юм аа. Хэрвээ та зүрхээ нэн түн рүү очих аваас тэр таны амьдралд орж ирээд бидний бодож байгаагүй, төсөөлж байгаагүй тэр гайхамшигт амьдралыг танд бэлгэлэх болно. Мөнхийн амар амгалан, уучлал, баяр хөөр, төвчээр бүхий л сайн сайхан бүхэд таны амьдрал цогцлох болно. Библи үүнийг амлаж байгаа. Харин цорын ганц амьд урхан болох тэр нэгэн танд бас амлаж байна. Түн рүү очиороо түүнтэй уулзаарай. Би бас та бүхэнд бас таны амьдралд ямар нэгэн зүйл дутуу байгаа бол эргэлзэлгүйгээр буруу шалгүй хөгч нэгэнд хандаасаа гэж би танараас ятхан гуйж байна. Өнөөдөр цоо шин зүйлийг таны амьдралд бурхан хийх болтугай. Тэгээ та мөнхөд ивэгдэх болтугай. Бүгдээрээ нэгэн дугаар хэлж үзье тэхүү. Амин хоолноос дээр юм а гэж. Амин хоолноос дээр юм а. Эзэн Иесус та бүхнийг ивэх болтугай. Мөн та бүхнийг ивэх болтугай. Иесус Христ мандтугай. Амен. За сайн байцгаана уу. Намайг дорж явахдаа тунгалаг гэдэг. Би өөрчлөлтсөн чуулганы итгэгч байна. Тэгээ Иесус Христийг хүлээж аваад би одоо 7 жил болж байна. Тэгээд Иесуст итгэхээс өмнө бол би одоо амьдралд бас гуньсан, гутарсан, өвчтөе, зовлонтой ажил төрөлгөө үнэхээр бас миний амьдрал хэцүү байсан. Тэгээд одоо хөдөөнөөс хотод орж ирээд нөхөр маань бас осолд ороод өвчтөе хаашаа яаж хандхаа мэдэхгүй. Гэсэн хэдий ч миний зүрх сэтгэлд ямар нэгэн тусламж хайгаад байгаа ч юм шиг, нэг юмд аврах гээд байгаа ч юм шиг ийм хүсэл мөрөөдөл байсан. Тэгээ би өвчтөе нөхрөө сахираад хэвдэж явахдаа гэртээ одоо залбирдаг байсан. Бурхан гэж байдаг бол хэрвээ бурхан байдгүй бол миний амьдрал туслаач ээ. Миний амьдралыг харж надад туслаач ээ гэж үнээр залбирж байсан. Гэтэл нэгэн өдөр одоо 2004 оны 10 сард юмдаа нутгийн нэг эмэгтэйтэй таарад энэ Баян зүрх дүүргийн шүүхийн доотлолт Христийн сүм чуулган байдаг гэж сонсоод тэгээ ямар ч гэсэн Иесус Христийн сүм чуулганд очиж үзье. Ер нь ямар байдгийг гэд нөхрийгээ дагуулад анх одоо би сүм чуулганд ирж исэн. Тэгээ тэр өдөр үнэхээр бурхан миний амьдралд гайхамшигтайгаар нэгэн эмэгтэйгээр дамжуулж үгээ хэлсэн юм аа. Тэгээ тэр юу гэж хэлсэн бэ гэхээр яг номлол дотор нэгэн гадаад эмэгтэй тайзан дээр гарч ирээд тэр хойно зогсож байгаа гэр бүлд бурханы үг ирж байна. Юу гэж хэлж вэ гэхээр таны амьдрал өнөөдөр шалан дээр хаягдсан хог мэт болсон ч гэсэн бурхан таныг мартаагүй. Танд бурхан хайртай. Таны гэр бүлийг энэ цагаас эхлэн өөрчлөхийг хүсэж байна гэж хэлээд бидний гэр бүлийн төлөө залбирч өгсөн. Тэгээ миний зүрх сэтгэл дотор түүнээс хойш нэгэн итгэл найдвар баяр хөөр орж ирээд за бурхан гэж байдгийм байна. За энэ газар энэ сүм чуулганд хоёлоо явж үзье гэд тэр цагаас хоёлоо эхлээд сүм чуулганд явж ирснээрээ миний амьдрал оронгороо өөрчлөгдөж миний зүрх сэтгэл оюун бодол өөрчлөгдсөн юм аа. Тэгээд сүм чуулгандаа явж итэл нэгэн 2-3 сарын дараа эдгэрлийн чуулган болоод миний нөхөр бүр ингээд гар нь хөдлөхгүй ханцуу сул хармаандаа хийсэн. Ерөөсөө ямар ч эмнэлгээр яваад итгэл найдвар байхгүй байсан. Гэтэл гайхамшигтай эзний эдгэрэл яг тэр биеийн дээр ирж нэг залбирлаар яг жинхэнэ одоо Иесус Христ итгэж байвал тань дээр итгэл ирсэ, эдгэрэл ирсэн гэж одоо залбирж байсан пастород хэлсэн. Тэгээд огцом гараа хөдлөхөд түүний гар хөдлөөд үсээ илдэг болсон. Тэгээ энэ бол үнэхээр эзнээс ирсэн гайхамшиг. Тэгээ үүгээр дамжуулж би Иесус Христийг амьдралдаа хүлээж авч түүнд итгэж, найдаж амьдрснаар өнөөдөр миний амьдрал шал өөр болсон. Тэгээ би үнэхээр өөрчлөлт Монгол чуулгандаа бас үйлчилдэг. Тэгээ Иесус Христийг хүлээж авснараа түүнд итгэж найдснараа миний амьдралд бас мөнх ам ирсэн. Итгэл найдвар, баяр хөөр, амар тайван ирсэн байгаа. Тэгээ энэ хаанаас ирдэг юм бэ гэж бодохоор ерөөсөө л би түүнийг амьд оршигч нэгэн тэр бүх зүйлийг бүтээсэн бүх хүмүүст хайртай. Би бурхны бүтээл юм а гэж би үнэхээр түүнд итгэж найдсан. Тэгээ одоо би өнөөдөр өөрийн гэсэн гэр оронтой үр хүүхдүүд маань өөрснөө бас ажил төрөлтэй. Тэгээ үнэхээр эзэн дотор амар тайван
амьдарч байна. Тэгээ бас үнэхээр миний ижил амьдралтай үнэхээр хаашаа явахаа мэдэхгүй гунж гутарсан одоо итгэлгүй байдалд орсон ийм олон хүмүүс үнэхээр энэ бурхныг таньж мэдээсэ үүнийг таньж мэдснээрээ үнэхээр бидний амьдралыг эзэн бурхан өөрчилж чаддгиймаа гэдгийг би үнэхээр энэ гэрчлэлээрээ хэлэхдээ үнэхээр баяртай байна.